эхний 10 жилд бол хүүхдэд бол ээж аав нь хамгийн номер 1 хүн байдаг тий хамгийн хайртай хүн ээж. Тэгтэл нэг 10 наснаас дээш өсвөр насны үе ороод тэр чинь бас нэг өөр сэтгэл зүйн асуудлууд болоо явчихж байгаа тий. Одоо нөгөө хайртай ээж аав гэхээсээ илүүтэйгээр дараагийн хайртай хүмүүс нь гараад ирчихэж байгаа хгүй хайртай найз минь том болоо хайртай найз охин минь гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яг энэ өсвөр насны хүүхдийн одоо эсвэл өсвөр насны хүүхдтэй ээж аавд хүүхдийнхээ сэтгэл зүг одоо яаж бүүцэлэх вэ? Энэ үеэс нөгөө хүүхдийн өсвөр нас эхэлдэг. Өсвөр насны онцлог юу байдаг вэ гэхээр ердөөсөө хүнд хийсвэр сэтгэхүй гэдэг юм айгуу сайн хөгжиж эхэлдэг. Нөгөө юмыг хийсвэрлэн бодох. Тэ? Мөрөөдөх. Ингээд таамаглах гэдэг тэр юмнууд чинь айгуу хөгждөг байхгүй. Урд нь магадгүй 10 наснаас өмнө тэр хүүхэд тэр бол харьцангуй бага. Мэдээж байгаа тэгстэй бага. Тэгтээ тэр үед бол намайг ээж тэ улаан өмдөн дээр ногоон цамц өмсгөө гаргачвал тэр хүүхдэд хамаагүй. Зүгээр би тэрийг надад ямар харагдах болмол гэж юрдөөсөө бодохгүй. Тэр хүүхдэд сайн ээж надад ингээд өмсгөөсөн гэд ээждээ итгэж байгаа байхгүй. Ээжээ сонголт гэд магадгүй яг энэ хийсвэр сэтгэхгүй хөгжөөд ирчихэж байгаа энэ үед хамгийн ойлгомжтой тэр хүүхд ингээд толгой дотроо бодож эхлэх юм шүү дээ. Би улаан өмдтэй ногоон цамцтай ямар харагдах вэ?